Энэхүү хэргийн голбаатар Стелла Мэй Лебек нь 1912 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Англи улсын Норвич хотод төрсөн байна. Тус хэрэг 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдөр буюу түүнийг 79 настайд нь болсон юм. Тэрээр Макдоналдсын сүлжээ ресторанаас 49 центийн үнэтэй халуун кофе худалдан авчээ. Ингэхдээ ач хүүгийн хамт машиндаа зорчиж явсан тул тээврийн хэрэгсэлтэд үйлчлүүлэх хэсгээс кофегоо авсан байна. Машиныг түүнийг ач хууж олоодч Стелла хажууд нь сууж явсан аж. Түүний зорчиж явсан 1989 оны Ford Probe маркийн автомашинд аяга тогтоогч байсангүй. Иймээс аюулгүй байдлыг хангахын тулд ач хүүгээ машина зогсоолд байрлуулах хүртэл нь төвчээртэй гэгч нь хүлээж зогссныхан дараа машин дотор кофег гуйныхаа завсарх авчуулж элсэн чихэр хийхээр тагийг нь зөөлхөн таттал кофе цэлгэж асгарсан бөгөөд үүнд цочирдсан Стелла гараараа барьж авч чадлагүй тэр чигтэн кофег гуйн дээрээ асгаж орхив. Стелла тэр өдөр хөвөн даван өмд өмссөн байсан нь нөхцөл байдлыг уламд ордуулж уг материал халуун кофег өөртөө шингээснээр шингэн биед нь улам наалдаж ташааны хөндий хэсгийг нь тэр чигт нь түлсэн байна. Стелла цочролд орж ач хүн түүнийг яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэсэн байна. Түүний биеийн нийт арсны 22% нь түлэгдснээс 6% нь 3 дугаар зэргийн түлэгдэлтэй гэж онцлогдов. Үүний улмаас тэрээр 8 хоногийн турш эмдэгт хэвдэн арьс нөхөх мис ажилбарт оржээ. Энэ хугацаанд Стелла 9.1 кг буюу өөрийн биеийн жингийн 20%-ийг алдаж 38 кг болтлоо турж идсэн байна. Эмнэлгээс гарсны дараа 3-7 хоногийн турш түүний охин ажлаасаа чөлөө авч асарсан бөгөөд 2 жилийн турш нөхөн сэргээ хэмжлэхээ хийлгэжээ. Стелла анх Макдоналдсын сүлжээ ресторанаас $18,000 хохиролд шаардсан байна. Үүнээс $10,500 нь эмчилгээний шууд зардал зарцуулагдж охиных нь 3-7 хоногийн цалин $5,000 орчим болж байна. Мөн тэрээр цаашид гарах зардлыг $2,500 тооцож шаардсан бөгөөд Макдоналдсын зүгээс уг шаардлагыг илт эсэргүүцэж оронд нь ердөө $800 төлөх боломжтой хэмээн хариу өгчээ. Үүнд бухимдсан Стелла Техас мужийн нэрт өмгөөлөгч Рид Морганд хандсанаар тэд хамтдаа Нью Мексико мужийн дүүргийн шүүхэд нэхэмжил гаргасан байна. Өмгөөлөгч Рид Морган $300,000 эвлэрэг санал гаргасан ба шүүхийн эвлэрүүлэн зуучлагч уг дүнг баг зэрэг бууруулан $225,000 дээр талуудыг тохирохыг зөвлөсөн ч Макдоналдс аль альнаас нь татгалзсан юм. Анхан шатны шүүх хуралдаан 1994 оны 8 дугаар сарын 8-аас 17-ны өдрийн хооронд болж өмгөөлөгч Рид Морганы зүгээс халуун кофегоор үйлчилж буй аль ч үйлчилгээний байгууллага Цельсийн 60 хэмээс хэтрүүлэхгүйгээр үйлчлэх ёстой байдаг. Гэтэл Макдоналдс Цельсийн 82-оос 88 хэмт кофег бэлтгэж байсан нь уг осол гарах шалтгаан болсон хэмээн итгэлцжээ. Үүнээс гадна Цельсийн 88 хэмээн халуун кофег 3 секундын дотор 3 дугаар зэргийн түлэгдэлт үүсэх боломжтой бол ижил зэргийн түлэгдэлтийг 82 хэмт бэлтгэсэн кофе 12-оос 15 секундын хооронд. Харин температурын хэмжээг Цельсийн 71 хэм хүртэл бууруулбал энэ хугацаа 20 секунд болж уртасчгүй талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулжээ. Яг энэ уртассан хугацаанд нэхэмжлэгчид биеэсээ асгарсан кофег зайлуулж амжих боломжийг олгох байсан тул ийм их хэмжээний хохирол амсахгүй байсан хэмээн тайлбарлав. Харин Макдоналдсын зүгээс Стелла автомашин үйлчлүүлэх хэсгээс кофе авсан бөгөөд энэ хэсэг нь хол зайд зорчиж буй хүмүүс тодорхой цэгт хүрч кофегоо уухад халуунаараа байх зорилгоор өндөр хэмт бэлтгэдэг гэх тайлбарыг өгсөн байна. Нөгөө тэгвэр кофег дээрх өндөр хэмт бэлтгэснээр түүний амт нь бүрэн гардаг тухай мэрэгчлэлтний зөвлөмжийг дурдхаа мартсангүй. Гэвч бодит байдалд тээврийн хэрэгсэлтэд үйлчлүүлэх хэсгээс кофе авсан хүмүүс машинда кофегоо ууж ирч хүчээ аваад замдаа гарах нь түгээмэл байдаг ажээ.
Талуудын байр суурийг сонссны дараа шүүх хуралдаан завсарлаж 1994 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тангарахны шүүх шийдвэрээ гаргаж хүн кофенд түлэгдсэн уг осолд Макдоналдс дийлэнх хэсэгт нь гин буруутай бөгөөд хувиар хэмжвэл 80%-ийг нь эзэлж байна хэмээн дүгнжээ. Иймээс Стеллагийн эрүүл мэндийн хохирлыг 200,000 $, байх нь зүйд нийцсэн хэмээн үзэж түүнд оногдох 20% ноогдох $40,000 хасан $160,000 эзлэн тогтоосон байна. Мөн Макдоналдсын хариуцлагагүй байдлын шийтгэл болгож $2.7 сая гаргуулахаар шийджээ. Энэ дүнгтэд өмгөөлөгч Морганы санал болгосон Макдоналдсын сүлжээ рестораны кофений борлуулалтын 2 хоногийн ашгаар тооцсон байна. Анхан шатны шүүгч уг дүнг хэд өндөр хэмээн үзэж $480,000 болгон бууруулжээ. Уг шийдвэрийг хоёр талын хэн аль нь давцаалтсан бөгөөд шүүх хурал 1994 оны 12 дугаар сард товлогдсон боловч хурлуулахаас өмнө талууд эвлэрч гомдлоо буцаан татсан байна. Талуудын эвлэрлийн дүнг алдартай сэтгүүлүүд янз бүрээр таамагладагч энэ дүн нууц хэвээр үлдсэн юм. Макдоналдсын нөхөн төлбөрт $800 санал болгосон явдал нь Стелла Лебекийг хэд үл тоож хариуцлагагүй хандсны илрэл хэмээн шүүмжлэх хүмүүс байдагч тухайн үед кофенд түлэгдсэн хүмүүсийн янз бүрийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж дийлэнх тохиолдолд нэхэмжлэл хэрэгсэхгүй болж байсан байна. Үүнийг Макдоналдсын хуулийн багийнхан найдаж болох шүүхийн практик гэж үзсэн тул $18,000 төлөхөөс итгэлтэйгээр татгалзахыг зөвлөжээ. Уг хэрэг гарснаас хойш 1998 онд Целсийн 82 хэмт халуун кофегоор үйлчилсэн компани эсрэг мэдүүлсэн түлэгдсэн хэргийг давзаалтах шатны 7 дугаар тойргийн шүүхийн шүүгч Фрэнк Истербуг хэрэгсэхгүй болгожээ. Харин 2023 онд Флорида дахь Макдоналдсын ресторанд хэд халуун дахианы маханд гуяа тулсан 4 настай охины хэрэгт Макдоналдсыг болгоомжгүй гин буруутай хэмээн үзэж $800,000 нөхөн төлбөрт гаргуулсан байна. Дээрх хэрэгүүдээс хойш Макдоналдс кофе бэлтгэх хэмийг бууруулаагүй буюу Целсийн 80-аас 90 хэмд үргэлжлүүлэн кофего бэлтгэсэн хэвээр байсан боловч кофений аяган дээр халуун кофенд түлэгдэх аюултай хэмээх анхааруулгыг хэвлэх болжээ. Уг хэргийн дараа их хэмжээний нөхөн төлбөр авсан Стелла Лебек олон нийтийн анхаарлын төвд орж түүний буюу уг хэргийн талаар Английн алдарт HBO телевизийн суваг Халуун кофе нэрт баримтат киног 2011 оны 6 дугаар сард хийж цацсан нь тухайн үеийн өндөр үзэлттэй контентуудын нэг болж байсан байна. Танд хууль зүйн аливаа асуудал тулгарвал та шийдвэр гаргахаас өмнө өмгөөлөгчөөс зөвлөгөө аваарай.